Сайн байцгаана уу та бүхэнд Израиль болон Америкийн нэгдсэн улсын зүгээс Иранд байлдааны ажиллагаа явуулж байгаатай холбогдуулан судлаачийн бас байр суурийг хүргэх энэтэй холбоотой тайлбаруудыг хүргэх зорилгоор өнөөдрийн одоо энэ ярилцлага хийж байна. За ингээд манай ярилцлагад судлаач профессор багш Баярхуу оролцож байна. За энэ одоо яагаад Америкийн нэгдсэн улс болон Израилийн зүгээс энэ эдгээр одоо жишээлбэл Иран руу яагаад цохилт өгөх болов энэ шалтгааныг та биднэрт бас үзэгчдэд тайлбарлаж хэлвэл. За энэ бол олон жилийн ужиг хямралын лүрдүүн л дээ. Одоо эрх ашигын мөргөлдөөн гэдэг юм уу, иргэншил хоорондын мөргөлдөөн гэдэг юм уу, тань шашны фанатизм. Тий. Тэгээд магадгүй одоо бол дэлхий дээр хинч тэмдэглээгүй л дээ. Яг энэ Иранд өгч байгаа цохилт. За хажуугаар нь Пакистаны гараар Талибаны дэглэмийг л хашрааж ах шиг байна, тийм ээ? Пакистан, Афганистаны дайн байна. Эхэлчлээ. Тэгэхээр бол энэ хоёр бүс нутагт энэ хоёр улсад Иран болоод Афганистанд хийж байгаа цохилтууд юунд төрөх вэ гэхдээ зэрэг бол энэ глобал давцсан дээр аваад ярих юм бол маш том зураглалаар ярих юм бол хүн төрлөختөн 21-р зууныхаа энэ цаг үед одоо лалын шашны фанатизм, лалын шашны нунхаглал, дарангуйллын эсрэг том үйл хэргийг л эхлүүлчихлээ гэж ингэж үзэхэр юм л да. Тий. Одоо Ираны энэ лалын дэглэм бол өөрийнхөө жинхэнэ оргил төрлөө л дээ. 47 жил тасралтгүйгээр тийм ээ Иран засгийн эрх барьлаа. За 47 жил засгийн эрх барихтаа сүүлийн 10 гаруй жил өөрийнхөө тэр прокси дэглэмүүдийн хүчээр өөрийнхөө лалын шийтийн урсгалын тэр геополитикийг бол ойролт орнотод түгээн дэлгэрүүлж амжлаа. Тийм ээ. Ойролт орнотын арабын дөрвөн нийслэлийг Тегеранаас хянаж байлаа. Одоо ч хянаж байна зарим нь, тийм дөрвөн нийслэл гэж хэнийг хэлж байна вөхтэй зэрэг Багдад, Бейрут, Дамаск, Сана, Йемен. Тэгэхээр бол ер нь энэ 47 жилийн өмнө Иранд лалын хувьсгал ялахад тухайн үед бол бид бол Иранд ардын хувьсгал яллаа гэж маш их ухайлж байсан. Коммунист ертөнцийн дэмжиж байсан. За тэгэхэд бол Аятолла Хаменей өөрийнхөө үжил сурталыг юу гэж дэлгэрүүлсэн бэ гэж. Ираны лалын хувьсгалын эцсийн зорилго бол за мэдээж тэр Ираны бүх перс болоод тэр олон үндэстний хүн амыг бол 100% лалжуулна. За Америкийн болоод өрөндийн хэшиг сонирхол тэр соёлыг бол хөөж гаргана. Тийм ээ? Нөлөөллийг таслана. За нефттэй хяналт тавина. За нефтээр зэвсэг хийгээд Ираны лалын хувьсгалыг экспортлно гэдэг ингээд хатуу зорилго тавиад орж ирсэн шүү дээ. Тэгээд Ираны лалын хувьсгалыг экспортлох анхны том дайн нь бол 1980-аас 88 онд Иран Иракийн хооронд тэгдсэн дайн байсан. Тийм шиитийн урсгал уу, сүннитийн урсгал уу гэж. Тийм ээ. Тэгэхээр бол персүүд бол шиитийн шашинтай. Арабууд ихэнх нь бол сүннитийн урсгалтай. Тэгэхдээ шиитийн олон ч юм уу цөөнх байдаг арабын орнуудад бүгдд нь өөрийнхөө тэр үжил сурталыг түгээх гэж оролцсон. Жишээ нь бол шиит хүн ам олонтой гэхдээ зэрэг бол Ирак гарцаагүй хүн амын 60 гаруй. Бахрейн байна. Хүн амын 70% шиитүүд. За Сауди Арабын зүүн нутаг нефтийн ордуудтай нутаг тэр чигтээ шиитүүд байна, тийм ээ. За тэгээ булангийн аль ч улсад бол шиитүүд байдаг. За нэг шиитүүд болоод алавитууд зейдитгээд урсгалынхан бол Сирд байна, Йеменд байна. Ялангуяа хойд Йеменд. Гэт ингээд цаашаа явцдаг байхгүй. Тэгэхээр бол Аятолла Хаменейн тавьсан тэр зорилгыг хэрэгжүүлэх стратеги нь юу байсан бэ гэхтэй зэрэг 3 цагираг дотор бол Ираны лалын хувьсгалыг ялуулнаа. Одоо энэ дэлхийг. За мэдээж 1400 жилийн өмнөөс энэ хоёр чинь муудалцаад сүннит шийтээр хуваагдаад 1400 жил одоо эдэн биений хорлолоо шүү дээ. Одоо ч гэсэн цус урсгасан тэмцэл явж байна л да. Тэгэхээр бол нийт сүннитүүдийг бүгдийг шиит болгож хувиргана гэсэн эцсийн зорилго. За нэгдүгээр тойрог дотор бол шиитийн урсгалыг шүтэх хэмжээний улсууд ялангуяа 80-ад оны төгсгөлөөс Зөвлөлт бот бол сулраад ирсэн цагт бол Дундад Аз руу тэгээ Кавказ руу бол шиитийн хувьсгалынхаа экспортыг хийн нэгдүгээр тойрогт. Дараа нь ойролт орнотын араб орнуудад
шийтүүд амьдрын судаг араб орнуудад дараагийнхаа хувьсгалыг зорилтыг шийдвэрлэнэ гэдэг. 3 дугаар зорилт нь бол үлдэх бүх исламын ертөнцийг шийд болгоно гэсэн ийм зорилготой 47 жил оршин тогтнож байна. Тэгэхээр энэ 47 жилийн хугацаанд бол энэ шийтийн хувьсгалын экспортод хамгийн том саад хийх улс бол Израиль, Жүүдийн төр улс юм гэж үзээд Жүүдийн төр улсыг бол устгах газрын хөрснөөс арчин сөнөөн гэсэн ийм зорилгыг бол 47 жилийн турш тунхаглалаа тийм ээ. Олон удаа мэдээлэл хийлээ. Сая яг энэ дайралтанд хамгийн түрүү өртөө дамиалтдаг Аятолла Хаменей нь бол Израилийг 25 жилийн дараа гэхэд газрын хөрснөөс арчсан байна, бүрэн устгасан байна гэсэн ийм том програм төсөөлж байсан. Тэгэхээр Израильтай бол ердийн зөвшөөр байлдаад бол нэмэр байхгүй. Израилийг бол газрын хөрснөөс арчих ганцхан хүчтэй зэвсэг бол цөмийн зэвсэг байна. Түүнийг Израиль руу байн түргэх баллистик буужингууд байна. Энийг маш их хөгжүүлж гисэн. За ер нь бол цөмийн зэвсгийн баяжилтыг бол 60% хүртэл хийчихсэн байгаа. Ураны баяжилтыг. Тэгэхээр бол Америкийн тавьж исэн шаардлага, өрнөдийн орнуудын тавьж исэн шаардлага, одоо атомын эрчим хүчний олон улсын агентлагийн тавьж байгаа шаардлага бол энэ ураны баяжилтыг бол 3.6%-аас хэтрүүлэхгүй байна. Ингийн атом гэж ярих гэж байгаа бол 3.6% баяжилт хангалттай гэсэн байна. Нөгөөдөл нь 60% хүрэгдсэн явж байсан. Тэгэхээр сая үр дүнгүй олон хэлэлцээ боллоо шүү дээ. Тийм ээ, Омонд ч боллоо, хамгийн сүүлд Швейцарт боллоо. Тэр хэлэлцээн дээр бол Америкийн тавьж байгаа шаардлага бол наад урааныхаа баяжилтын 60%-ийг буулгаад 3.6% дээр авчирнаа. За тэгээд тэр баяжуулсан ураанаа 400 кг хийж ярьж юм те 4-500 ч юм уу. Тэр ураанаа энэ олон улсын атомын эрчим хүчний мэдлэлд байлганаа, хураалганаа гэсэн шаардлага тавиад тэр нь бүтсэнгүй л дээ. За Израилийн тавьсан шаардлага бол хондоо Трампд тавьж байсан шаардлага хүсэлт. Тэгээд Трампаар дамжуулаад Иран түргэж исэн тэр мессеж юу байсан гэхтээ ганцхан цөмийн зэвсэг биш. Энэ цөмийн зэвсгийг байн түргдэг тэр стратегийн баллистик буужингуудыг устгана. Буужингийн үйлдвэрлэлийг бүрэн зогсооно. За тэгээд Израилийн эсрэг явуулж байгаа энэ прокси дайны олон хүчнүүд байна. Хамас байна, Хезболла байна, Хуситууд байна, тийм ээ. За тэгээд нөгөө Сирд, Иракт байгаа тусдаа хүч. Эднийг санхүүжүүлэхэ болно. Эднийг ерөөсөө дан хийлгэхгүй. Иран цаана байгаа учраас энэ дайнуудыг зогсооно. Энэ прокси дайнуудыг зогсооно. Тэгжээж Израиль гэдэг улс оршин тогтно, амар тайван байна гэсэн ийм шаардлагуудыг тавиал. Тэгэл шаардлагууд нь явсаар сая мөргөлдөнд хүргэж штэ. Тэгээ цогцолтод хүргэлээ штэ. Яг тэгвэл Иран хүлээж авч чадахгүй учраас. Тэгэл эцсийн арга барлаа гэдэг юм уу та. Энэ одоо зохилтоор Америкийн нэгдсэн улс ер нь ямар зорилгот хүрэх гэж байгаа вэ гэдэг асуулт яригдчихэж байгаа. За ерөнхийлөгч Трамп болон төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио нарын хэлж байгаагаар бас нэг үндэслэл нь бол дэглэм солих асуудал яригдчихэж байна. Энэ хэрэг дэглэм солих үйл ажиллагаа яг бодитоор явагдах боломжтой. Үнэхээр одоо юу гэдэг нь те түрүүн Мадурогийн ажиллагаатай адилхан шиг тийм богино хугацаанд хийх боломж байна уу? Эсвэл энэ цаашдаа юм сунжирсан хямрал болж үлдэхээр байна уу? Та энийг хэрхэн харж байна? Ер нь цаашдаа тийм дэглэм салхи үйл явц гэж. За 21-р зууны дайн мөргөлдөөний онол судлаачдын үзэж байгаагаар Америкийн нэгдсэн улс бол 2003 онд энэ дэглэм салхи үйл явц. Тэгээд нөгөө одоо муухайн тэнхлэг гээд баахан улсуудыг нэрлээл тухайн Иран, Сир, Хойд Солонгос, Куба энтергээд нэрлээд байсан шүү дээ. За тэгээд мөн дэглэмүүдийн прокси хүчнүүд Хамас, Хезболла ч гэдэг юм ингээд нэрлээд. За тэр онолыг үндэслэгч нь бол Америкийн нэгдсэн улсын бас нэг том онолч судлаач элчин сайд байсан хүн Марк Палмер байсан л та. Тэр хүн бүгдэн дээр намын засаглал тухайн үеийн Жорж Буш зөвлөж байсан хүн. Тэгээ Марк Палмерын гавьяа бол дэглэм солих процессыг гаргуун хийсэн. Өөрөө Унгарт элчин сайд байхдаа Унгарын өнгө төвсгөлийг зохион байгуулад Америкийн элчин сайд хүн шүү дээ. Тэгээ Унгарт бол коммунист гэдгийг унгаж байсан 1989 оны туршлагатай хүн байна. Тэгээ Марк Палмерын онол цаашаа яваад Обамагийн үед болон сайжраад одоо Роберт Каган нөгөө Нуландын нөхөр шүү дээ тийм. Роберт Каганы бас дэглэм сонирх онол гарч ирсэн л дээ. Тэр нь 2007, 2008 он гээд ном болоод гараад ирсэн. Тэр дэглэмүүд дээр бүр тодорхой заагаад өгсөн байгаа. Тэгэхээр 21-р зууны энэ цаг үеийн гол мөргөлдөө юу юм бэ гэдгийг Роберт Каган ингэж томьёолсон. Өрөндийн либерал ардчлал
байдгаараа байна. Хүчтэй байна. Байж л байна. Норохгүй. Тэгэхдээ өрөндийн либерал ардчлалын гол дайсан нь бол дорны их автократ дэглэмүүдгээд Орос, Хятад, Иран, Хойд Солонгосгоо төмөнд нэрлэлчихсэн. Тэгээ энэ мөргөлдөөн цаашаа явна гэдэг. Тэгээд энэ Палмер болоод Каганы онлоор л Америк зөвсгөлөөл цаашаа явж штэ. Тэгэхээр ингээл дараалал тийм ээ Сир дэглэм унцлаа тий. Венесуэлд Мадурогийн дэглэм унцлаа. Иранд унж байна гэл. Яг нөгөө томьёо болсон тэр онлынхаа дагуу хэрэгжүүлээд эхэлж байна. Тэгээ нөгөө талд харал да. Яг энэ одоо яриад байгаа тэр дорны их автократ дэглэмүүд гэдэг чинь одоо бидний ойлгож байгаагаар Орос, Хятад хоёр болоод түүний эргэн тойрны холбоотон ийм улс орнууд байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг ингээд Орос бол тэр дундаа бүр өөрөө эн чинь хатуу хүчний геополитик явуулдаг, тийм сөрж тэнцвэржүүлдэг. Зөөлөн хүчний бодлого явуулдаг байл л да, тийм ээ. Тэгэхээр бол Оросын хувьд бол энэ сөрж тэнцвэржүүлэх геополитикийн энэ бодлогын хүрээнд бол дэглэмүүдээ холбоотон дэглэмүүдээ дараалан ингээд алдаж байгаа процесс яг өнөөдөр харагдаж байгаа. Одоо нуух юм байхгүй. Тэгээ би Оросыг муу хэлж байгаа юм биш. Нөгөө геополитик нь ийм болчихсон тий. Венесуэл байна. За Сир 2 жилийн өмнө тий. За араас нь Венесуэл. Одоо ингээд тун утахгүй Иран гэдэг. Тэгэхээр дэглэм солих энэ үйл явцыг бол Америкийн нэгдсэн улс энэ оны 1-р сар за 25 26 оны зааг дээр нөгөө Иранд ард түмний эсэргүүцлийн том тэмцэл өрнөсөн шүү дээ. Ираны хотуудаар. Тэгэд бол тусламж очиж байгаа та нар хүлээж өгөөрэй төвчж байгаарэ гэж мэдээлэл өгөөд байсан, мессеж өгөөд байсан. Америкийн сенатч болоод улс төрчид хэвлэлийнхэн бүгд мэдээлж байсан тийм ээ. Энэ Ираны ард түмний тэмцлийг бид дэмжинэ тийм. Гэхдээ 1-р сарын 8-9 гэхэд бол тэр бослогыг чинь цосорсгаад 30 мянга ч юм уу 50 гээд байгаа ш 50 мянга ч гэж яриад байгаа ш. Ингээд бол энэ Айталагийн дэглэм болол цосорсгаад тэр ард түмний бослого тэмцлийг бол цусан тутгаад хайсан л да. Дарж чадсан. За тогтвортой байдлыг авчирсан гэж үзэж байгаа. Дахиад нөгөө Трамп ч нөгөөх уриалга хийгээд эхэллээ шүү дээ. 2 өдрөөс те 2 өдрийн өмнөөс. Трамп ч хийж байна. Нетаньяхугийн мэдээлэл дотор байлаа шүү дээ. Ираны ард түмэн, Персийн ард түмэн та бүхэн хувь заяага эх орноо гартаа аваач гэж. Тэр чин дэглэмээ аваач, засгийн эрх аваач л гэсэн уриалга байна. Тийм арчилсан дэглэм болооч. За нөгөө 2-р Пехлеви хаан Америкт амьдарч байгаа нөгөө одоо шаахын хүү залгамжлагч. Тэр бас уриалаад эхэлсэн. Бүр 3-р сарын 1-ний Ираны ард түмний хувьсгал гэдээ нэрлэлсэн явж байлаа шүү дээ. Тэгээ 3-р сарын 1-ний хувьсгал гэдээ нэрлэлсэн харагдаж байна. Тэгэхээр ингээ 3 хүн уриалга явуулаад байгаа байхгүй юу? Трамп, Нетаньяху, Пехлеви. Тэгэхээр бол дэглэм солино гэдэг нь бол ойлгомжтой болсон. Тэгэхээр одоо юу гэж хичээд байна? Би энэ Израилийн телевизүүдийг маш их үздэг юм. Тэгэхээр Израилийн телевизээр ярьж байгаагаар Израилийн тэр судлаачид, таамчдын яриад байгаагаар бол за энэ лалын бүгд наримдах Иран улсын цэрэг улс төрийн ороог нь аваа хийчлаа. За Айталла Хаменигч за түүний эргэн тойрны 40 гаруй генералыг Батлан хамгаалахын сайттай Жанжи штабын дарагтай нөгөө лалын хувьсгалыг хамгаалах корпусын командлагчтай юутай хэвтэ ингээ устгаад өглөө. Тэгээ одоо цаанаа хилээд байгаа юм л да. Ираны ард түмэн дээр 1-р сарын шиг бослого тэмцлийг өдөөхөд одоо дэгдэхэд юун саад болоод байна гэсэн тийм уриалга яваад ах шиг байгаа. Битүү. Тэгэхээр бол дэглэм солигдох нь гарцаагүй болсон. Тэгээ энийг бол би оролж байгаа юм биш. Яг л одоо үйл явц төрлүүл иргэн. Тэгээд Трамп хэллээ шүү дээ. Бүр бид шаардлагатай гэж үзвэл цаашны цохилтоо өргөжлүүлээд байна гэж тийм ээ. Бүх зорилготой өөрхөн тавьсан. Тийм зорилготой хүрнэ. Тэгэхээр бол яг нөгөө цөмийн зэвсэг устгах тэр үйл явц нь одоо өнөөгийн байдлаар Фордо гэдэг хотод Сфаханы оролцсон юм уу? Тийм цөмийн байгууламжийг устгаад дуусчих шиг байна тийм ээ. За нөгөө том баллистик пуужингийн нөөц агуулгын газар дор байсан агуулгын дэлбэлээд тийм ээ. Маш удаан хугацаанд том өгөө үйл тэнгэрт гаргацсан байсан шүү дээ тийм. За ингээд бол тэр зэвсэг устгах. За нөгөө лалын хувьсгалыг хамгаалах корпусын цэргийн баазуудыг устгах үйл явц бол яваад байна. Нөгөө Айталла Хамениг залгамжилсан дараагийн Айталла өөр гүйцэтгэгч 12 цагийн дараа алагдчихгүй яач өнөөдөр тийм мэдээ явж исэн нотлоготой биш л дээ баталгаа байхгүй явч бас харуулчихгүй яач тий гэх мэтээр ингээд тэр
процесс үргэлжлэн одоо Америк Израилийн одоогийн цохилтыг саад хийх хүчин дэлхий дээр байхгүй. Тэ? Орос Хятад холбоотон аль нь ч чадахгүй. За хойд Солонгос бол хэрвээ энэ дайныг зогсоохгүй бол бид дайнд орлоо гэж Израиль данхааруулж явах шиг үлээ. Ким Чен Ун, тэ? Өчигдөр нэг тийм мэдээлэл яваад гэсэн. За өөрөөр бол харагдахгүй байна л да. Та цагаан сарын өмнө онц бүгд бүр ирэхэд хэлчихсэн одоо дипломат албаны одоо дээд цолоо авсан байгаа. Тэгээ ер нь бол таны хувьд бас Ираныг хавсан сууж исэн элчин сай за мөн Египт те ер нь ойрхот орнуудын болонгийн орнуудын талаар нэлээд бас яг дотор нь ажиллаж исэн хүний хувьд энэ орнуудад ер нь ажиглагдчихсэн процесс те ер нь таныг ажиллаж авах үед юу одоо ажиглагдчих вэ? Ер нь энэ бүс нутгийн талаар бас ярил. Тий. Би Ираныг хавсран сууж ясан. Ираны ерөнхийлөгч Ахмадинежад саяхан цохилтонд өртөд нас орчих шиг боллоо. Тий, Ахмадинежадд би итгэмжлэгч уучгаа барьж ясан. Бас нөгөө Азийн орнуудын яриа хэлэлцээний форумд оролцож ясан. Засгийн газрын төлөөлөлд бас уулзж ясан. Тэгэхээр Ираны 3 гадаад хэргийн сайттай бол ажил хэргийн хувьд харилцаатай байсан л да. За тэр үед Монгол-Ираны харилцаа бол гайгүй төвшин тогтсон. За ерөнхийлөгч Илбэг-Дөржиг Иранд айлчлуулах. За Тегеранд эвсэлдүүлнэ гэдэг хөдөлгөөний төр засгийн тэргүүнэрийн дээд хэмжээний уулзалтанд оролцуулах ажлыг биелсэн сайд багтаа хөдөлж зохион байгуулж байсан. За Ираны гадаад тэргийн тэр үеийн дэд сайд Аббас Арагчи Монгол улстай айлчлуулсан. Дараагийнх нь тэргүүн дэд сайдыг айлчлуулсан. Тэгээ миний зорилго бол Иранд перс хэлтэй дипломатчдыг бэлтгэх Монголын хоёрч оюутныг Иранд суралцуулах ажлыг бас зохион байгуулахад оролцож байсан. Тэгэхээр бол Иранд Монголын түүхийн асар их өв байна. 100 гаруй жил Монгол хаадтын засаг ирэх барьж байсан. Үлзий тооны бунхан гэл тийм ээ. Өөр их чухал баримтчгууд зөндөө байж байна. Түүхийн өвд байна. Энийг судлах ажил бол чухал гэж тийм. Тэр өнцгөөс одоо юу гэдгийг археолог, соёл, түүхийн судлалын чиглэлээр Ирантай цаашдаа хамтран ажиллахын зүйтэй гэдэг ийм байр суурин дээр байсан. Тэрнээс дэглэмийн учиргүй магтанд болоод байсан явдал байхгүй. Иранд очиж үзэхэд бол Иран бол яг мэдээж лалын шишний харгас бурангуй дэглэм байсан боловч өөр ард түмэн их тийм одоо секуляр маягийн их соёлтой өөр үндэстэн л дээ. Би Арабын олон орнд явж байхад бол үнэхээр шашиндаа бол эргэлтгүй монхорцсон ийм байдал харагддаг бол Иранд ил харагдаагүй. Тэгээд энэ их санкцанд оруулаад улс орноо өндөр төвшин төртөл өгжүүлчихсэн. За шинжлэх ухааны техник, технологи гэх тийм ээ. За тэгээд ер нь иргэдийнхэн соёл жил төртөл ондоо байсан л да. Тэгэхээр бол Иранд бол ардчил ялахт бол ойрхон байна гэсэн юм дүгнэлт хийж байсан. За олон ч удаа иранчууд бас тэмцсэн баг. Тийм учраас бол Иран энэ дэглэмийг сольсны дараа бол одоо Евразийн том дэвсгэр дээр ойрх бод оронд бол том тэргүүлэх бүс нутгийн гүрэн болж чадна гэсэн ийм итгэлтэй байна. За Израилийг бас нэг төр авсраад авсан. Ягаад гэвэл зэрэг Израиль дэх Монгол иргэдийн шинжилсэн бүртгэл хийх ажлыг зохион байгуулад явж байсан. Бас Израиль томилтоор ажиллаж байсан. Тухайн үед нэг 90 гаруй монгол хүн байсан. За баг бүгд эмгтээчүүд. Одоо еврей хүмүүстэй суудсан бүсгүйчүүд. За тэгээд хүүхдүүд нь гэх тийм ээ. Тэгээд явж байсан. За одоо бол бас байж л байна. 40 гаруй хүн байна гэсэн тийм мэдээ явж илээ шүү дээ, тийм. Тэгэхээр үл яг гадаад харилцааны ам бол анхааруулга өгсөн шүү дээ. Ер нь ойрхот орнотын орнуудаар бол Монгол ихэнх нь бүсгүйч үйл л дээ. Эмэгтэй хүний хувь зай гэж арай хэлэх нь хаашаа юм. Ямар ч байсан гадаадын хүмүүстэй гэрүүл болоод очиод амьдэрчдэг. За намайг Иранд явж байхад 2 монгол бүсгүй байсан. За нэг нь бол тэр нөхрөө дагаад хоёулаа Америк руу гараа явцсан. Одоо одоогийн дэглэмийг зөвшөөрч чадахгүй. Тэгээд Америкт сайхан амьдарч байна. Тэ? Нэг монгол бүсгүй, Иран нөхөртэй, Перс нөхөртэй. За нөгөөх нь сорог тасарсан. За ингээ болонгийн жижигхэн орнуудад байна монгол бүсгүйчүүд олон байна. Хүүхдүүд нь байна, тийм ээ дундын хүүхдүүд байна. Тэгээд монгол иргэдийн аюулгүй байдлыг сэрэмжлүүлж гадаад харилцааны яамнаас бол бас анхаарал гаргасныг би зөв зүйтэй гэж тийм монголчууд олж үзсэн байх. Ямар ч үсэн Израиль руу Иран энэ олон пуужин бүтсэн бүтээгүү дэлбэрсэн дэлбэрээгүй замдаа амтан сонигдсон ч үж магадгүй. Энэ пуужингийн цохилтонд орвол хорогдох байранд л монголчууд эсэмэнд байгаасаа гэж хүсэж байна да тий. Тэгээ энэ одоогийн энэ мөргөлдөөний нэг онцлог нь бол түүхэнд байгаагүй гэж ярьж байна. Иран одоо
За Америкийн нэгдсэн улсад хүрч Америкийн нутаг дэвсгэрт хүргэж Пуужин харваагүй байна. Гэхдээ Америкийн базууд байрладаг Арабын ойролт орнуудын булангийн орнууд болоод тэнд явж байгаа Франц ч юм уу Британий цэргийн хөлөг онгоцнууд гэдэг. 15 улсын объектэнд тийм Пуужингийн цогцолт өгсөн гэсэн мэдээуд өгдөг байлээ тий. 15 гэсэн тоо явж ирсэн баха. Тэгэхээр бол Ираны хувьд бол одоо юу гэдгийг монгол хэлэнд өхөхтэй өхөр бууга гэдэг шиг одоо Пуужингуудаа ийш тийш хамаа намайг бол харуулж л дээ тий. Гэхдээ нөөц Пуужин байх шиг байна. Цэрэг зөвлөлдөрийн бас потенциал нь цаанаа байна. Энэ Арабын жижиг орнууд чиг тэгээд цохогдчихдаг юм биш байна. За тэгэхээр бол мэдээж энэ Ираны цэргийн машиныг эвдтэл бас нэлээд хугацаа орох бол гэсэн ийм таамаг байна. Тэгээ ормосын хоолойг бол ерөөхдөө барьцаалж хаах тийм бодлогуудыг өмнө нь явуулжсэн те зөвхөн энэ удаач биш. Тэгэхээр энэ ормосын хоолой бол дэлхийн геостратеги за ялангуяа газрын тээврийн тосны тээвэрлэлтэнд чухал үүрэгтэй ийм одоо хоолой нэг бодлын бол Америкийн тодорхойсноор одоо боомлох цэг гэж тооцогддог ийм бүс юу байгаа те хаб гэх юм уу те ийм одоо хоолой байгаа. Тэгэхээр энэ хоолойтой холбоотой цаашдаа дэлхийн газрын тос дэлхийн эдийн засгийн Иранд болж байгаа цохилттой холбоотой үйл явдлууд хэрхэн нөлөөлнө гэж та харна. Дэлхийн газрын тосны амин судас гэдэг юм уу те Персийн болон бүхэлдээ Ормозын хоолой тэгээ Оманы болон гэдэг ингээ явчих шүү дээ те тэр явд. За тэгээ Аравын тэнгис орно. За гэтэл энэ ягаад асуудал ийм дээрээ тулсан бэ? Ормозын хоолой ер нь ягаад Ираны мэдэлд очсон бэ гэж. Тэгэхээр Иранд лалан хувьсгал ялсны дараахан Эмиратыг сул дорой байхад нь Иран гинтүүлж тариад Ормозын хоолойнд байгаа Эмиратын 3 арлыг булаагаад авчихсан. Тэрийг одоо бол хууль бус гэж үздэг. Ер нь Эмират Ираны хоорондын зөрчлийн уг үндэс нь Эмиратын эзлэгдсэн 3 арал байгаа юм. Тэгэхээр энэ одоо Иранд өгч байгаа цохилтын дараа бол Эмират өөрийнхөө 3 арлыг буцааж авч таарах байх. Америк Израилийн дэмжлэгтэйгээр тийм ээ буцааж авч таарах байх. За тэгсэн цагт бол Ормозын хоолой чөлөөлөгдөнө гэж. За Иран бол эцсийн аргыг хийж штэ. Одоо энэ Израиль Америкийн хамтарсан цохилтыг зогсоохын тулд бол Аббас Арарагчийн мэдгдэл байна. Цохилтоо зогсоочих тэгэл хэлэлцээ хийгээл бид бүгд асуудлаа ярилцаад буулт хийчихье гэж бас гуйсан штэ. Тэ 3 дугаар сарын 1-ний өдөр тэ гэдэг ч юм уу. За тэр Ормозын хоолойг боох. Гэхдээ Ормозын хоолойг хаах тийм хэмжээний зэвсэг техник, тэнгисийн цэрэг тийм цохилтын хүч нь одоо цохиулаад байгаа шүү дээ. Тэгэхээр байх уугүй юу гэдэг асуудал гарч ирнэ тийм. Цаашаа оршин тогтнож чадах юм үлдэх юм уу? Нөгөө хэдийг нь үлдээхгүй цөвийг устгачвал яах вэ гэж тийм. Ямар ч байсан өнөөдрийн байдлаар тийм. Би нөгөө 73 оных шиг дайны дэлхийн нефтийн том шок толгараад ингээд дайны дэлхийгээрээ нефтийн шоконд орчихно гэж би бодохгүй байна. Тийм. Газрын тосны энэ хямрал дэлхийг нүүрлэлтнэ гэж би бодохгүй байна. Тийм. Ямар ч байсан мэдээч хэрэг Ормозын хоолойгоор дамжиж нефт авдаг улсууд өнөөдөр хамгийн их нефт автсан нь бол Хятад ба тийм Хятад байж штэ тийм. Тийм. За тэгээд зүүн Азийн орнууд тийм Хятад, Солонгос, Япон ч хүртэл эндээс нефт авдаг. Тэгэхээр бол энэ хямрал чинь төр зуурах юм. Дэглэм солигдоод бол маргааш нь Иран эрхчлөөт Иран болж хаврал тэгэл бүх хоригууд суллагдаад арчилсан Иран чинь дайны дэлхий дээр нефтээ экспортлол худалдаал ингээл босоод ирж чадхал байх л да. Тэр чинь л одоо энэ Трамп хүлээгээд байгаа шүү дээ. Өксөд байгаа шүү. За дээрэс нь Венесуелийн нефтийн ордыг Америк авцсан юм чинь энэ дайны дэлхийг нефтийн шокноос нэг удаа аварчиж байгаа юм тэр л дээ. Мадурогийн мэдлэлд байсан, Венесуелийн мэдлэлд байсан нефтийн орд ба тэр олон танкер бол бүгд Америкийн хяналтанд орцсон байгаа учраас нөөц орд бас байна. Тийм яг Персийн болон Дайнтай байлахад тийм ээ Латин Америк байж штэ тийм Карибын тэнгис байж байна. Тэгээ ингээд үзчихтэй зэрэг би эдийн засгийн том дайрлага дайраад л тийм ээ тэр энэ Иранд өрнөж байгаа одоогийн үйл явц бол энэ Азийг хөмрүүлэл тэр айхтар хямрал нь Монгол дээрээ нүүрлчихнэ гэсэн тийм бодол над дээрээс алга. Баярлалаа та бүхэнд. Америкийн нэгдсэн улс болон Израилийн зүгээс Иранд өгч байгаа цохилттой холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл тайлбарыг судлаач профессор Багш Баярхуу өглөө. Баярлалаа.